Өөрөөр хэлбэл мэрэгэн өмгөөлөгч хойшлуулж өгөөч гэсэн биз дээ. Мэрэгэн өмгөөлөгчтэйгээ хоролд оролцох юм уу? Энэ өсөлтийн нэг гэж бодож байна. Мэдгүй байна. За бусад яллагч эрчтэй холбоотой санал өстэй нэ. Намын эрдэнэ. За өмгөөлөгч нарт хамгийн тадлаас эхлээд. Өнөөдрийн шууртаа урьдчилан зүйлийг бэлтгийг ялдагдаж давагдаж ирсэн учраас энэ шуурыг заавал мэрэгэн өмгөөлж оролцохоор шууртаа нэг нэгээр явуулж өгч хэрэгтэй байна гэж. Тасан гон би бас тэмцэлтэй мэрэгэн өмгөөлөгчгөр орлоо явуулъя. Хөлсний төлөөлөгч баасан бат. Тэгэхээр урьдчилан хэлцүүрийн хүсэлтийг ялдагдаж давагдуулсан тул гаргасан. Хоёрдугаар бас ган эрдний хөлсний иршгээ хамгаалаад хоёр өмгөөлөгч оролцож байгаа юм байна. Тэгэхээр өнөөдрийн шууртаа гимбүрэг асуудал шийдвэрлэхгүй явж мэтгэх асуудал болохгүй зөвхөн давагдуулсан хүсэлтийг хэлцэх учраас мэрэгэн өмгөөлөгчийн хүсэлтийг давагдуулж нэрлийг хөрвүүлж өгч гэсэн үгтэй. Ялдагдаж давагдуулсан өмгөөлөгч батлага. За энэ бүрцийн эсрэг бол шүүхөрлөлт хөвцөлцөлгөө үйлчлүүлэх шаардлагатай байна. За ялдагдагч ган эрдний өмгөөлөгч Ганбат. За тэгэхээр миний үйлчлүүлэгчээс ган эрднээс сая шүүгч асуудаг мэрэгэн өмгөөлөгчтэйгээ хамт оролцох юм уу гэдэг асуудал. Миний үйлчлүүлэгч нөгөө энэ нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байгаа учраас сая тайлбарлаж хэлж чадахгүй байх шиг байна. Ер нь бол нөгөө нэг угаасаа манай зүгээс бидний зүгээс тэр урьдчилан хэлцүүлгийн хүсэлтийг гаргаагүй урьдчилан хэлцүүлгийг нөгөө давагдуулж ялдагдагч давагдуулж гаргасан. Тэгээд бид хоёр нөгөө би өөрөө ороод дээр нь бат хоёр өмгөөлөгч бас орж байгаа энэ нөхцөл байдал байгаа учраас урьдчилан хэлцүүлгийн хуралдааныг энэ эцэгтэйгээрээ цаашаа үргэлжлүүлэх боломжтой байна л гэж харж байна. Миний үйл мөн ажиллаж байгаа санаа байна үргэлжлүүлье. Энэ нь юу тань туусах гэдэг юм. Өнөөдөр ялдагч оролцож намын эрдэнэ баасан. За энэ өнөөдрийн шууртаа урьдчилан давагдуулж байгаа гэсэн мэрэгэн үйлчлэл. Хөлсний төлөөлөгч Цолой талбартай санал байхгүй. Энэ нэрээр үйлчлүүлье. Энэ санал байхгүй. Үйлчлэлийн өргөжлөлт энэ нэрээр. За мэрэгэн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлснэ. Хуралдаанд